Энийг амар мэндийг бас сүнхнийхаа тал дээр чи бас тэр яг тэднийгээ бас ингээд хүүхдүүд ороод ингээд задлаад ингээд нэг удаагийн 2 цагийн лекцэнд та нар бүр энд нь очих яриад өчмөр санагдсан. Алтан туяа өгч бас тийм санагдсан. Галаад. Тий. За галаагийн бодвол яг чи бүр айгүй хүнд ойлгохын тулд магадгүй энэ хараад өнөө юу барьж байгаа улсууд биш манай их барьж байгаа улсуудад одоо яг мэдээ цөмөө яаж байгаа тэр чинь судалж байгаа логик гээд ингээд судалж байгаа би чиний ярианаас бодоход тэр чинь энэ олж хараад байгаа бас байгаа. Нэг хоёрдугаар чи Европ чанартай Америк чанартай бас тэр чинь юм дотор чанартай гэдэг чинь өөрийн биеэрээ мэдэрсэн юм байна гэдэг чинь шал өөр шүү дээ юм уу. Тийм учраас надаа ийм улсуудыг би урьж нэг хамаатан багш тэр лекцийг уншиж байгаа. Тэгэхээр та нар энийг уншиж жоохон баяжуулаад амраа багш, алтан туяа багш, мөнх манд би тэр лекцэн дээр ороод яг ийм гурван төрлөөр ярьчихаасаа гэж бодож байна. Тэр лекц тэр номон дотор чи яг ингээд зүгээр дурддагсан нэрүүд байгаа боловч та нар шиг ингээд бас дэлгэрүүлдэг байгаад байна. Хүүхдүүдээс сонирхолтой. Тий яг нэг ингээд юмнууд байгаа учраас би зүгээр миний санал энэ бол тэгээд нэг удаагийнхан саналаар лекц хийх юм бол энэ аягүй хөөрхөн сэдвүүд байна гэж би харсан. Тэгэхээр юу шүү? Сайн ингээд байраар ингээд шалгуулсан байгаа. Тэгэхээр нэгдүгээр байранд нь болохоор энэ хамгаалсан багш гэсэн байгаа. Хоёрдугаар байранд нь нэгжээ багш байгаа. Бишээ уучлаарай. Нэг цэцэг багш байгаа. Гуравдугаар байранд нь нэгжээ багш гэж авсан байгаа. За одоо энэ гурван багш маань одоо 3 сарын сүүлээр бусад хэмжмүүд болон салбарын гонд нөгөө нэг юунуудаа багш нартайгаа өсөлтөн. Одоо ингээд миний зүгээс яг миний ажилласан юм гэхээр манай энэ гурван багш презентацийн дээр аягүй сайн ажиллах хэрэгтэй шүү. Презентацнаас ингэж дизайныг бодоотой ингээд амбрааг бас хийж болохгүй шүү. Яг энэ телевизэн шинжилгээний ханаас аягүй юм таарсан. Тэгээд презентацийн дээр баа бээгөө ингээд бүгдийг бичсэн байх юм бол тэрийг баа бээгөө дагаж унших хэрэгтэй. Тэгмэр тийм. Презентацийн дээр оруулаагүй юмаа харин та нар цаахыг дэлгэрэнгүй яриад байгаа жишээ тийм үү? Тэгэхээр энэ чинь аягаа сайн яг одоо энэ нийтийн шинжилгээний стандарт сайн бодцоогоор агш нараа. Тэгээд тийм нөгөө инх цэцэг багшаа одоо ингээд нөгөө суралцагчд яагаад ингээд сургуулиас гарч ирсэн судалгаа хийгдсэн байж штэ. Одоо энийг тэр эргономиктойгоо өшөөж явах уялдуулаад өгөх хэрэгтэй. Тэгвэл ингээд өсөж гараад буцаж авах гэж ингээд амар зовоод байгаа байхгүй юу? Тэгжил минут чи яваад штэ. Тэгэхээр өшөө энийг уялдуулаад өшөө энийг хадгалгааг нь гаргаад тийм ээ. Тийм. Ингээд сайн оруулах юм дараа нь жоох амжилттай болно шүү. Тэгээд инхчээ багших болохоор илүү презентацийн дээр бүр аягүй сайн анхаарах хэрэгтэй. Тэгээд дөрвөн дээр энэ хамгаалсан багш болохоор нөгөө юугаа нотлохоо надад жоох автуу санагдаж байна. Та хэдийгээр тийм ээ таньд судалгаа чинь аягүй сайн байна. Та арга зүйнийхээ юм хаанаас авсан тэр чинь гэдэг. Та хамгийн гол нь яг энийг хийхдээ